Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын 12 мужид Трампын цэцэг захиргаа шүүхэд өгсөн байна. За тэдний шүүхэд өгөх гол шалтгаан нь бол Трампын цэцэг захиргаанаас явуулж байгаа энэ тарифын бодлоготой холбоотой юм байна. За тарифын бодлогыг үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл басан гэж үзэж байгаа юм байна. За нөгөөтэйгүр эдгээр тарифын бодлогоос болоод эдийн засагт ихээхэн хохирол замбраагүй байдал үүсгэсэн гэдгийг бол үзэж цэцэг захиргааг энэ асуудлаар буруутган шүүхэд хандсан байна. За Америкийн нэгдсэн улсын олон улсын худалдааны шүүх гэж байдаг юм байна. За энэхүү шүүхэд лав гарах тухайн хэмжлэгийг өгсөн. За Дональд Трампыг хэрэгжүүлж байгаа энэхүү бодлого нь бол хууль ёсны эрх мэдлээ зөв хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр энэ хувь удирдагчийн өөрийнх нь хүсэл сонирхолд захирагдсан ийм шийдвэрийг гаргаж байна. За үүнтэй холбоотойгоор эдийн засагт ихээхэн хохирол үүсэж байгаа гэж үзэж байна. За мөн энэ зарилгуудаа гаргахдаа Дональд Трамп олон улсын эдийн засгийн онцгой байдлын эрх мэдлийн тухай хуульд нийцүүлэн гаргадаг. Гэхдээ бол энэхүү хуулийг дур мэдэн хэрэглэж татвар ногдуулж байгаа нь бол буруу гэж энэхүү нэхэмжилт үзэж байгаа юм байна. За энэхүү нэхэмжилт дурдсанаар импортын тарифыг ингэж өөрийн хүснээр тогтоож байгаа явдал нь бол хууль бус. За төрийн байгууллага албан тушаалтнуудыг мөрдүүлэхэд бол саад учруулсан ийм үйл явдал болж байгаа гэж үзэж байгаа учраас энэхүү шийдвэрийг халж өгөхийг шүүхээс хүсэж байгаа юм байна. За харин хууль зүйн яамнаас бол энэ асуудалтай холбоотойгоор тайлбар мэдээллийг бас шүүхэд одоогийн байдлаар гаргаагүй байна. За энэ удаагийн засаг захиргааг шүүхэд өгсөн нэхэмжлэгчээр Орегон, Аризона, Колорадо, Коннектикут, Делавэр, Иллинойс, Мэйн, Миннесота, Невада, Нью Мексико, Нью-Йорк, Вермонт мужууд бол засаг захиргааг шүүхэд өгөх нэхэмжлэгчээр ажиллаж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан Аризона мужийн ерөнхий прокурор Крис Мейс бол мэдээлэл гаргасан. За тэгээ Трампын энэхүү тарифтай холбоотой бодлого схемийг бол галзуу гэж нэрлсэн байна. За энэ галзууралтай холбоотой эдийн засгийн хувьд бол ерөнхийдөө бодлогогүй байдал хүрсэн гэж үзэж байна. За дээр нь бол энэ үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа юм байна. За харин Коннектикут мужийн ерөнхий прокурор Уильям Тонг бол Трампын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь хууль бус, эмх замбраагүй ийм тарифуудыг ногдуулж байгаа. За энэ нь бол Коннектикут мужид бол асар их татвар ногдуулсан. За тэгээд энэ нэргээд бол мужийн бизнес ажлын байрыг бол сүйтгэсэн ийм алхам болсон гэж үзэж байна. За шүүхийн нэхэмжлэгт зааснаар бол Конгресс татвар ногдуулах бүрэн эрхтэй байдаг. За харин онц байдлын үед бол гадны ямар нэгэн асуудал болсон тохиолдолд холбооны улсын ерөнхийлөгч тухайн онцгой байдалд нөлөөлөх асуудал дээр бол өөрийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. За энэ утгаараа бол олон улсын эдийн засгийн онцгой байдлын эрх мэдлийн тухай хуулийг бол ашиглах боломжтой. За гэхдээ ерөнхийлөгч бол энэхүү эдийн засгийн онц байдал гэж тодорхойлсон нөхцөл байдлыг бол үзэхдээ ямар үйл шалтгаанаас хамаарч Америкт орж иж байгаа бараа бүтээгдэхүүнд асар их тэгтээ бас татвар нь бол байнга ингэж өөрчлөгддөг байдлаар татвар ногдуулж байгаа нь бол ойлгомжгүй байна. За эдийн засгийн хувьд ч гэсэн энэ нь бол асар их хохирлыг авчирч байгаа. За нөгөөтэйгөр бол үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн ийм үйл явдал болж байгаа гэдгийг бол шүүхэд нэхэмжлэг гаргасан 12 мужийн зүгээс нэхэмжлэгтээ дурдсан байна. За мөн өнгөрсөн 7 хоног Калифорни мужийн амбан захирагч ардсан намын гишүүн Гэвин Ньюсом бол Калифорни мужийн хойд дүүргийн шүүхэд бол Трампын цэцэг захиргааг татварын бодлоготой холбогдуулан шүүхэд өгч муж улсдаа хамгийн том импортлагч болсноороо олон төлбөрийн алдагдлагыг хүлээж байгаа гэж мэдэгдэж байна. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Күүс Денисэ Ньюсрум гэдэг байгууллагт мэдээлэл өгөхдөө бол Трампын цэцэг захиргаа Америкийн үйлдвэрүүдийг сүрүүлж манай ажилтныг тарифаас эхлээд хилцээр хүртэлх бүхий л хэрэгсэл дээр бол үндэсний онцгой байдлыг асуусан ийм үүрэг хүлээж байгаа явдалд бол буруугүй гэсэн ийм мэдээллийг бас хийсэн байна. За үүнтэй холбоотойгоор ер нь Трампын явуулж байгаа үйл ажиллагаа зөвхөн тарифын бодлогоос гадна цагаачлал болон бусад дотоодд хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой Америкийн муж улсууд болон за мөн үйлдвэрчний эвлэл тодорхой байгууллагуудаас бол засаг захиргаатай холбоотой олон шүүхийн нэхэмжлэгийг гаргаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт тэгэхэд Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тодорхой олон жилийн туршид Америкийн хэвлэл мэдээлэлд чухал үр гүйцэтгэж байсан Америкийн дуу хоолойг хаах шийдвэрийг гаргасан. За үүнтэй холбогдуулан шүүхийн нэхэмжлэг гарах үед бол шүүхээс засаг захиргааг бол тухайн нэхэмжлэгээ цуцлах. За нөгөөтэйгүр бол ажилд халагдсан хүмүүсийг ажлаас нь буцаж ажилд нь авах ийм шийдвэрийг гаргах тушаалыг шүүхээс гаргаж байсан. За энэ удаагийн шүүхийн шийдвэр хэрхэн гарах вэ гэдгийг бол харах үлдсэн байна.